Хуулиас давсан дүрм журам түүнийг хэрэгжүүлэх боломжгүй болсон үйл ажиллагааны дунд Монгол төрийн аюулгүй байдал, тусгаар тогтнол, үнэт зүйл, ард иргэдийн амар тайван амьдрах, төр улстай итгэх итгэл элсшиг гоожиж урсаж алдагдах ёсгүй учраас одоо бид бас асуудлуудаа нэг төвшөнд, нэг цонхоор харж иргэд төрөөс жирэхдэг биш, төрөө үгүйсгдэг биш, төрдөө итгэдэг, итгэл үнэмшил дүүрэн байх юм асуудал хамгийн чухал байна. Тэгээ хуулиас дүрмүүд авсан одоо дүрм журмууд хуулийн давхар хийдлээ энэ хүрээнд ажиллая гэж. Хувийн эрх зүйн шинтгэлийг нийтийн эрх зүйн шинтгэлтэйг хамтдан хийцгаая. Хууль эрх зүйн орчноо илүү нээлттэй дэлгэрэнгүй болгоё. Өнөөдөр манай улсад 937 хууль 2557 Улсын хурлын тогтоол 3000 одоо 220 захиргааны хэмжээний акт байна. Хуулиас давсан 860 журам байна гэж. Энэ өөрөө 937 хуулийг хэрэгжих хэмжээнд хүчгүй болгож байна гэсэн үг. Бараг хуультайгаар тэнцүү хуулиас давсан дүрм журам байна гэдэг бол хуулийг хүчгүй болгож байна, та бүхнийг хүчгүй болгож байна. Нийгмийн итгэлийг сулруулж байгаа үндсэн шалтгаан гэж үзэж байгаа учраас энэ асуудал дээр одоо давхар хийдлийг зэгцэлнэ. Иргэн эрхээ эдэлнэ. Энэ үүрэг эрхийг бид ханганаа. Инхийн тулд иргэндээ хүндэтгэлтэй хандна. Ёс зүйтэй байна. Алба багч албаны ёс зүй бөгөөд хувийн ёс суртахуунаа байнга одоо нэгдүгээр тавьж хандна. Хууль өөрөө алга ургуулгын дайнд хүний амьдрал хувь заяаг өөрчилдөг. Цагаан дээр хараар буусан энэ хуулийн хэрэгжилтийг хэрхэн хэрэгжүүлж хэрхэн одоо эрхтэг үйлчлүүлэх үү гэдэг бол бидний албаны эрх үүрэгч гэсэн хууль өөрөө иргэн олон нийтийг шийдэх, торгох, баривчлах, үгүйсгэх, цагдах, эрүүдэхтэй биш, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөвлөх, туслах, хамгаалахад чиглэгдсэн байх ёстой учраас бид энэ зарчмаа нэгдүгээр тавьж ажилланаа. Нөгөө талдаа иргэн эрхээ эдлэхийн тулд үүргээ биелүүлэх ёстой. Эрх үүргийн тэнцвэр гэдэг бол өөрөө шударга шосны тэнцвэр. Үүрэг хариуцлага ёс суртахуун эрх үүргийн тэнцвэр өөрөө эрхтэгч нийгмийн харилцааг бий болгоно. Миний эрх таны эрхээр хязгаарлагдана. Хууль хамгийн сайн хэрэгжүүлдэг ард түмэн хамгийн эрх чөлөөтэй ард түмэн байдаг. Үүрэг хариуцлахгүй эрх мэдэл, эмх зэгцгүй нийгэм алдаа завхарлыг илүү их бий болгож идэг учраас албан тушаалтны хариуцлага ч гэсэн өөрөө хуульд захирагддаг, үүргэн ч гэсэн захирагддаг байх ёстой гэж. Хууль сахиулагч өөрөө иргэнийг хамгаална, хуулиач хамгаална, хууль эцэст нь бүгдийг хамгаална гэдэг энэ зарчмыг бид бас түгээх ёстой. За өнөөгийн одоо тогтолцоо бид бүгдээрээ энэ тогтолцоог өөрчлөхийн төлөө явж байгаа, өөрчилж байгаа хүмүүс. Гэхдээ өөрчлөлт гэдэг бол дааж давшгүй их ачаа зовлуулад, хилцэж барахгүй их сэдв гаргаад, хизээж дуусахгүй том бодлого яриад, тэгээд эцэст нь эзэнгүй болдог ажлыг хэлдэг. Өөрчилж гэдэг бол яг эндээс хэлсэн үг үйлдэл, тэнд үйлчилж байгаа зарчим. Тэгээ өнөөдөр та бид хуулиа иргэндээ үйлчлэхэд чиглүүлсэн үг үйлдэл, харц хандлага бүхэн энэ итгэлцлийн реформын эд эсэн бөгөөд ирээдүйд эд эрхтэн тэгээ нэг цогц бий болж явах хэрэгтэй юм агуулга гэж ойлгох хэрэгтэй. Хууль зүйн салбарын хуулитай холбоо өөрөө төрийн нэгдмэл бодлогыг үйл ажиллагааг нь уялдуулж идэг. Тийм учраас хууль зүйн сайдын дэргэд сүүхэрх мэдл хууль сахиулахын бодлогын нэгдсэн зөвлөлийг байгуулж бид бодлогоо ярина, нэг ширээн дээр хүндрэлээ ярина, гарч шийдлээ гаргана. Тэгээд нийгмийн хүлээлтийг бид хангах хэрэгтэй. Тэнд бид одоо хэн нэгний хуулиар хүлээсэн тусгай чиг үүргийн тусдаа албаны эрх үүрэгт халдах тухай асуудал байхгүй. Нэг улсын болвол, нэг төрийн болвол тэр дундаа эрх зүй төрийн бол хууль эрх зүйн бодлогоо тэрийн эрхгүйгээр бүгд суужгаад бэлэн далангүй ярьдаг байх. Тэрийг ойлголцдог байх. Тэгээд хууль тогтоомжоо шинжилгээ шинжилж, уялдуулахыг уялдуулж, дээрэс нь зөв тогтолцоотой системтэйгээр асуудлуудаа авч ирж байгаа. Өөрөөр хэлэх юм бол эрг бүртгэл мөрдөн шалгах, цаашлах юм бол прокурорын хяналт, дээрэс нь эрүү иргэн захиргаа, шүүхийн процесс, эцэст нь шударга басны хамгийн сүүлчийн нарийн шүүлтүр бөгөөд хамгийн том хан хэрэм болсон шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагаа. Энэ бүхэн
цогцоор нэг мөр хэрэгжиж шудраг ус гэдэг зүйл өөрөө үг үсэг бүтэн болно. Тийм учраас бид одоо улс ахуйлагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг өргөн барьж хилцүүлье гэж байна. Тэр цогцыг хамгаалах тухай хуулиа бас өргөн барьж хилцүүлнэ. Шүүх эрх мэдлийн байгууллагуудыг хамгаалах, тохирогчийн эрхийг хамгаалах гэдэг олон асуудлууд бидний өмнө байгаа. Хууль зүйн дотоод хэргийн одоо салбарт өнөөдөр боловсруулагдж байгаа 60 орчим хууль байна. Их хурл дээр хилцүүлж байгаа цөөнгүй хуулиуд байна. Албан тушаалтны авилгын хууль бус хөрөнгийг улсын орлого болгох тухай хуулийн төслийг удахгүй бас улсын хурлд засгийн газарт өргөн барьж хилцүүлнэ. Шүгэл үлдээгчийн тухай хуулийн асуудал бий. Шүгэл үлдээх ёстой, сэрэмжлүүлэх ёстой. Гэхдээ шүгэл үлдээгч өөрөө хариуцлагатай байх ёстой. Шүгэл үлээж байгаа нэрээр албааг үүсгэж байгаа мөрдөснүүд, ажиллаа хийж байгаа төрийн албан хаагч, асуудал шийдэж байгаа бодлого толгойлогчдын араас мөрддөг, мөсөгдөг, орц хаалгын сахидаг, хууль бус мөрдөн шалах үйл ажиллагаа явуулдаг ийм хуулийг бид баталж болохгүй. Тийм учраас шүгэл үлдээгчийн хуулийг батлахдаа шүгэл үлдээгч хариуцлагатай байх ёстой. Шудраг ос гэдэг бол өөрөө давхар хүнийг хамгаалах, цагаатгах, гүтгэлэг дормжлолоос хамгаалдаг байх ёстой. Эрх зүйд төр иргэний итгэлцлийн реформын гол цөмд нь иргэн энэ улсын ирээдүй болсон хүүхэд залуус бай. 25 онд 2275 тонн хар тамхиг олон улсын зах зээл дээрээс хурааж авсан байна. Хар тамхинаас үүдэн өнөөдөр дэлхийн нийтэд зөвхөн 25 оны байдлаар 450 мянган хүн амь насаа алдсан байна. За үүний 14-өөс 65 наснд эзлэх тоо сүүлийн 10 жилд 20%-аар өссөн. Ийм үзүүлэлттэй байгаа. За хар тамхины хэрэглээ түүнтэй холбоотой гэмт хэрэг сүүлийн 5 жил хурдтай бөгөөд огцон өсөж байна. За үүний одоо хэрэглээний 86% нь Улаанбаатар хотод. Үлдсэн 14% нь орон нутагт байна. За хэрэглэгчдийн дийлэнх хувь 18-аас 25 насны залуучууд. Тэр дотроо хамгийн их анхаарал татж байгаа эмзэг асуудал бол насан туршаагүй хүүхдүүд бас өндөр хөгжилж байна. Тэгээ хурааж авч байгаа хар тамхи мансууруулах бодисын хэмжээ бас нэмэгдэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол 33520 хүн хэрэглэх ийм одоо хар тамхи мансууруулах бодисыг хууль хяналтын байгууллагууд илрүүлж хурааж авсан. Илүү шударга тогтолцоо иргэн төвтэй хуулийн шинжилтээс гарах үр дүнгээр хэмжигдэх юм. Хуулиас давсан хүний эрх зөрчсөн дүрм журмыг цэгцлэх, иргэн аж ахуйн нэгжид хэд дарамт учруулдаг гажуудлыг засна. Хууль хэрэгжүүлдэг зөв тогтолцоог бүрдүүлнэ. Хууль сахиулах байгууллагын нэр хүнд бол Монгол төрийн итгэлцлийн гүүр юм.